Манайх Монголын хог аяллыг дахин боловсруулах үндэсний холбоо нийтэд үүсгэх төрийн бус байгууллага юм аа. Манайх 21 аймагт одоо үйл ажиллагаа явуулдаг. Аймаг нийтээр дагаж мөрдөх хог хаягдлыг менежментийн төлөвлөгөө боловсруулах. Нийт 15 сумдын хог хаягдлын өнөөгийн байдлыг судалгаа мөн шаардлагатай аль багцдаг хог хаягдлын талаар сургалт орох. За ийм үндсэн зорилготой. Яг энэ мэдээллүүд Өмнөд аймгийн цэг даргын хамгийн газар байгаль орчны газар нэгдэгчний дараа бид сандууд дээр тулгарч байгаа хүний нөөцийн болон санхүү төсвийн асуудал гэдэг. Мөн менежментийн дэд бүтцийн зохион байгуулалтын асуудлыг хүн шийдэх талаар зөвлөмжийг манай байгууллагаас гаргаж өгөх.